За өнөөдрийн генийн түлхүүрийн уншлагаар би охиныхоо генийн түлхүүрийг уншина. За өмнөх 55 дахь генийн түлхүүрийн хамгийн сүүлийн хэсэгт бол хүүхдүүд ба боловсрал гэсэн хэсэг байсан. За тэр хэсэгтэр одоо ер нь бол 2027 оны үеэс эхлэн одоо сүүлийн үеийн хүүхдүүд ингээд маш шинэ өөр хүртгүүг тээж төрж байгаа гэдэг талаар л дурдсан байсан. Тэгэхээр тийм хүртгүүг тээж төрж байгаа хүүхдүүдтэй хүмүүс бол ер нь бол тийм өөр амар амгаланг одоо маш их мэдэрнэ. За тэгээд тэдгээр хүүхдүүдийн энэ төрсэн он, сар, цаг, минут тэр hologenetic profile за тэгэл суур билгүүдээс нь хамаарат балчир бага наснаасаа тийм өвөрмөц авьяас бэлэгтэй тийм маш өөр төвшний хүүхдүүд төрнө гэдэг талаар бол дурдсан байсан. За тэр байтугай бүр боловсролын тогтолцоонд өөрчлөлт оруулах үйс. Энэ боловсрол гэдэг өөрөө биднийг бас матрикст оруулж идэг. За энэ боловсролын тогтолцоо баг шаардлагагүйгээр юм өөр суу бэлэгтэй хүүхдүүд төрнөө гэж дурдсан байсан. За тийм учраас би ямар тач хүүхдийнхаа hologenetic profile-ыг нь гаргаж унших гэж байна. Ер нь бол манай хүүхд бол маш өөр. За бид нар бол одоо ингээд бага насндаа 2 3 4 5 наснда тий одоо чихэр жимс юу вэ тий тэр зүйлүүдийн араас одоо хөөцөлжсэн бол манай хүүхдийн тэр ярьж байгаа зүйл ажиглантгай тэр дотоод тэр сэтгэлийн хүч тэр юмсыг харж цээжил тогтоож байгаа бүх зүйл нь тийм маш өөр төвшний тийм хүүхд байгаамаа. Тэгээд сүүлийн үеийн хүүхдүүд бас маш их өөр төрж байгааг эцэг эхчүүд анзаарч байгаа хаа. За генийн түлхүүрийнхаа уншлагыг эхлэе. За идэвхжлийн ирэн буюу одоо гаднах дөрвөн гол түлхүүрийг нь уншдаг. За генийн түлхүүр 40 37 16 9 гэсэн түлхүүрүүд байна. За эхний түлхүүр нь генийн түлхүүр 40 миний амьдралын ажил буюу миний хийх гэж ирсэн зүйл. За та хизээч бусдын замыг дагах учиргүй. Таны хүсэл тэмүүлэл ямар ч байсан та ганцаараа алхах хэрэгтэй болно. Таны хамгийн агуу хүч бол бие даасан байдлын тань эрхэм дээд чанар. Өөрийгөө бусдаас тусгаарлах ёстой гэсэн үг биш. Харин эсрэгээр та зөв дэмжлэгтэйгээр илүү их хөгжих болно. Гэхдээ та бүх харилцаанд хатуу хил хязгаарыг хадгалах ёстой. Хэрв та хэн нэгэнд таныг ашиглахыг зөвшөөрвөл эцэст нь ядарч туйлдаад дуусах болно. Таны ганцаараа байдлынхаа хүчнээс болж баг, хамт олон, бизнес эсвэл гэр бүлтэй бусадтай хамтрахаар бүтээгдсэн. Та аливаа бүлэг хүмүүсийн суур чулуу бөгөөд таны үүрэг бол хил хязгаар давсан үед нь хүмүүст сануулга өгөх явдал. Би шууд өөрийн одоо уншаад мэдэрсэн мэдрэмжээ тухай бүрт нь яриад явчих. Тэгэхээр энэ дээр бол одоо хинээч бусдын одоо ямар ч замыг даахгүй зөвхөн өөрийнхөө явнаа гэдгийг бол харуулж байна. За тэгээд харилцаандаа энэ хил хязгаар гэдэг зүйлийг хатуу хадгалах хэрэгтэй гэж гарч байна. Тэгэхээр энэ бол яг миний одоо би энэ гарч байгаа зүйл нь яг эсрэг хүн нөхгүй юу? Ерөөсөө ямар ч тийм бусдад нэг хатуу хил хязгаарыг тавьж чаддгүй хитрхи зөөлөн төрлийн хүн. За үүний одоо яг эсрэг туйл нь миний охинд агуулгадж байгаа юм байна. Тэгэхээр би нөгөө туйлыг нь туулаад үтцсэн учраас энэ туйл нь ямар байдгийм бэ гэдгийг би зөвлөж чаднаа гэсэн үг. Дэмжлэг болж чаднаа гэсэн үг. Бас энд гарсан байсан тий. Та зөв дэмжлэгтэйгээр илүү их хөгжих болно гэд. Тэгэхээр тэр зөв дэмжлэгийг нь би одоо хүүхдтэй үзүүлэх хүн нэ гэдгийг маш тодор харуулсан байна. За 2 дахь генийн түлхүүр нь генийн түлхүүр 37. Миний хувьсал, миний суралцах гэж ирсэн зүйл. Та ганцаараа байх маш дуртайч амьд өснө тэлж буй нийгмийн нэгэн хэсэг байх хэрэгтэй. Таны амьдралын зорилго бол нийгэм хэмээх үгийн утгыг дахин тодорхойлох явдал.
нийгэм хувь хүмүүст төдийгүй нийгмийн бүлгүүдэд тэгш үйлчлэх ёстой гэдгийг хүмүүст сануулахад таны хүч чадал оршино. Хаач явсан та өөрөөсөө зүгтаах гэж олон нийтийн дунд ордог хүмүүстэй тааралтай. Эдгээр хүмүүст та хамгийн их тусалж чадна. Учир нь таны дотоод хүч чадал тэдэнд дутагдж буй зүйлийн тусгал болж чаддаг. Хувь хүний эрхийг бүрэн хүндэтгдэг болох хүртлээр аливаа нийгэм, бүлэг, гэр бүл, баг эсвэл бизнес ямар нэгэн талаараа үргэлж учир дутагдaltaй байх болно. Дотоод хүч чадал тань бүлгийн зорилго болон хувь хүний бүтээлч байдлыг хүндэтгэх, шинэ алсын харааг санал болгож бүлгийн динамикийг өөрчлөх зорилготойгоор танд өгөгдсөн юм. За энэ хэсгээр бол бүлгийн бусдын тэр эрхийг бүрэн хүндэтгдэг. За тэгээ нийтийн дунд тэр өөрөөсөө зүгтааж байгаа тэр хүмүүсийг ойлгох. За бүлгүүдийн нийгмийн ер нь бүх бүлгүүдэд тэгш үйлчлэх журмыг хангах. Энэ одоо өнөөгийн нийгэмд зөрчигдөж байгаа энэ олон зүйлүүдийн шийдэл, өөрчлөх зүйлүүдийг бол харагдаж байна. За гинийн дэлгүүр 16. Миний цацрал намайг эрүүл байлгадаг зүйл. Та бол зохион байгуулалтын хаан боловч энэ бэлэг бүхнийг оюун санаагаараа харах тухай биш. Таны оюун санаа амьдралаас тань хизээд хоёр алхмын хойно байна. Таны бие махбод юун зөв харагдаж, мэдрэгдэж байгааг хүртэх зөнтөө учир түүнийг ямар ч нөхцөл байдалд ашиглаж болно. Аливааг хараад мэдрэх торгон мэдрэмжт нь эргээд амьдралд хинэн анд нөхөр, хинэн биш болох тухай олон зүйлийг хэлнэ. Хэрв танд зөв харагдахгүй л байвал тэр нь баарахгүй байж таарна. Аливаа нөхцөл байдлын нэг тал хэрхэн нөгөөтөөгөө холбогдохыг мэдрэх мэдрэмжтэй үнэхээр итгэх хэрэгтэй. Энэ нь харилцаанд ч мөн адил хамаарна. Та хинтээ сайн хамтарч, хинтээ нийцэхгүйгээ маш сайн мэддэг. Таны амьдралд хамгийн чухал зүйл бол нэг төрлийн хэв маягтай хит автахгүй байх. Та гайхалтай туршигч нэгэн тул харилцан адилгүй хэв маягууд хэрхэн хоорондоо хамтарч ажилтгийг харж чаддаг. Энэ нь таны амьдрах орчин, харилцаа, ажил мэргэжил, өмсөх хувцсан ч хүртэл тусгалаа болох хэрэгтэй. За энд бол яг өөрийн зүн тэр хүртэгдэж байгаа мэдрэмжээ барьж авах, мэдрэмжэндээ итгэх тэр итгэлийн тухай. За бусдын нийцлийг олж харах тэр харааны тухай өгүүлж байна. Энэ бол маш үнэхээр гайхалтай чадвар. За сүүлийн дэлгүүр, гений дэлгүүр 9. Миний зорилго надад дээд сэтгэл ханамж өгөх зүйл. Таны жинхэнэ зорилго тодорхой нэг хүмүүст төвлөрөл авчрах. Олон талт чадвар, оюун санааны овсгоо самбаагаа ашиглан амьдралын олон ярвтай асуудлыг ойлгох, шийдвэрлэх чадвар танд бий. Гэсэн ч таны жинхэнэ хүч, мэдэж буй зүйл эсвэл түүнийг хэрэгжүүлэх чадвараас тань шалтгааллахгүй. Хаа явсан газартаа хүмүүст мэдрүүлдэг таны аура буюу үл үзэгдэгч эрчим энергийн оршихуйд таны жинхэнэ хүч чадал бий. Та зөв хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж чадвал тэдний аливааг бүтээх эрчмийг авчирч төвлөрүүлэх хүн нь та байна. Энэ бол санаа зорилготойгоор хийдэг зүйл биш. Харин таны баг хамт олонны төлөө зориулах эрчим энерги, хүсэл эрмэлзлийн үр дагавар байдаг. Магадгүй таныг өвдөж эрчим энерги хураасан үед багийн уур амьсгал тодорхой хугацаанд төвлөрлөө алдахыг та харсан байх. Таны дотоод төвлөрөл ид шидийн мэд чанартай тул өөртөөгөө адилхан зүүд мөрөөдөлтөй хүмүүсийг олсноор таны зүүд мөрөөдөл биелэлээ олох учиртай. За сүүлийн хэсгээр бол яг нэг дотоод энэ төвлөрөл, энерги, аура, эрчим энэ зүйлбар бол хүний амьдралд маш чухал бүр. Хамгийн судлах ёстой, хамгийн хөгжүүлэх, олж нээх гол чухал зүйл чинь бол одоо хүний эрчим энерги, ухамсар байж байгаа. Тэгэхээр энэ зүйлбарууд ингээд цаанаасаа ингээд төрцөн төрнөө гэдэг бол үнэхээр гайхалтай зүйл. Тэгээ бусдыг одоо тэр нэг
эрчмийг нь төвлөрүүлэх хүн нь байна гэж дурдсан байна. Тэгэхээр энэ бол бүр үнэхээр агуу чадвар байна. За ингээд өнөөдрийн өхний маань гений дэлгүүрийн уншлага буюу hologenetic profile уншлага өндөрлж байна. Та бүхэн бас хүүхдийнхаа төрсөн он сар өдөр байршлын мэдээллээр одоо ямар зан чанарыг агуулж ямар суу билгийг тээж одоо төрж байна гэдгийг бас уншуулж болно. Та бас өөрсдийнхөө ажиглаж байгаа тэр мэдрэмжтэйгээ бас харьцуулж болно. За баярлалаа.